Байн. 5 минут шүү гэж сануулаад тэгээд тэгэхээр маань ингээд багс татсыг гээл тэгэл за 5 минут даа. Ашиг жоохон дөр харагдчих. Би өндөр юм чи. 3. Яа. За өдрийн мэнд. Нөгөө хоёр нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За бид өнөөдөр гоё дурсамж ярина. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Канада улсын витамины алдарт брэнд Jameson брэнд бидэнтэй хамтран ажиллаж байна. За ер нь бол хавар намар буюу яг улирал шилжих үеэр хүний бие айгүй нэг юм одоо юу гэдэг юм байгалийн дэр нөгөө нэг улирал шилжиж байгаас болоод эрс бодис алддаг юм байна. Ер нь тий жоохон тамирдах гэдэг юм уу тий ингээд бие өөрчлөлт ордог. Тийм болохоор витаминууд яг уул нь бол бид нар болохоор өвөл аягүй витамин уух шаардлагатай гэдэг. Уг нь бол намар аягүй хууж бие бэлддэг юм биш үү? Тийм болохоор намар хаврын энэ нөгөө одоо дулаанаас хүйтэн лүү шилжиж байгаа энэ үед хүний биеийн тархлаа мууддаг учраас энэ алдартай Jameson брэндийн витаминуудыг ууж тархлаагаа сэргээгээрэй. За бүх юмын сангуудаар Канадын алдарт витамины брэнд Jameson байгаа. Таны хөдөлгөөний хүч, таны бүтээлийн эхлэл, таны өдөр тутмын амар амгалан, өдөр бүрийн эрч хүч, саруул ухааны их үүсвэр, Канадын чанар Jameson Omega. За чи ярих уу би эхлээд ярих уу? Та эхлээд яар. Ер нь бол яг дүүрэн цэг лайф гэж сайтын өнөөдрийн хууч гэдэг маш гоё болон байдаг. Тэгээ энэ дээр ингээд ер нь хүмүүсийн туулж өнгөрүүлсэн амьдралын дурсамжийг ингээд өөрсдийнх нь яг битсэн номноос нь хэсэглэж аваад тавиад байдаг. Тэгээ ер нь зүгээр ингээд өнгөрсөн хүмүүсийн амьдралын дурсамжийг харахаар хүний амьдрал гэдэг үнэхээр сони юм. Ер нь тийм. Нэрээ айгүй сонирхолтой ч юм. Ер нь ингээд нөгөө хүмүүс яг ямар амьдрал туулаад яагаад ингээд юу туулж яаж гарч ирсэн юм. Бид нар нэг тийм хүний гаднаас нь харахаас юу туулдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгээ эндээс бид тэр ийм сонирхолтой хоёр түүх ярина. Би өнөөдөр энэ юуны өнөөдрийн энэ дурсамж болон дээр дүүрэн цэг лайф өнөөдрийн хууч гэдэг болон дээр ийм байгаа. Маш эрдэнэ гэж хүний бичсэн хөшгөний ардах амьдрал гэдэг ийм ном байна. За энэ маш эрдэнэ гэж бичсэн хүний хөшгөний ардах амьдрал гэдэг номны за 159-162 дугаар хуудас дээр бичигдсэн нэг өвгөн цэдэн мал дарга дээр ороод имлээ сүүхэтэй өвгөн цэдэн мал дарга дээр ороод одоо юу нэг охин хэдэн оны үед вэ? 80-аад оны үед. Тий. Үүсээр байгаа цэдэн мал дарга дээр ороод охин зайлуул ингээ нөгөө социалист өмч идэж шамшигдуулсан ингээ 5 жилийн ялгаа шоронд орсон юм байна. Тэгэнгүүт ингээ нөгөө охиноо суллуулах гад хороос оргоо цэдэн мал дарга дээр ороод шууд тэр уулзтынхаа үеэр шууд өршөөлийн зарлиг гаргуулаад гар үсэг зургуулад гараад ирсэн. Ийм түүхийн тухай сонирхолтой дурсамж байна лээ. Тийм үү. Энд аюу шани юм аа. Тий. Яг ийм хөл явдлууд аюу их болдог. Энэ Брежнев гоо юм штэ. За. Тий Брежнев гэдэг нэг сүүлд Оросууд нэг бас нэг 4 ангитай мини сериал хийсэн. Би харсан. Үзсэн үү? Үзэг харсан. Эхний анги дээр ингээд Брежнев ч бүр нэг хөгшин болоод ингээд ярьдаг болчихсон шүү дээ бүр тийм ээ. Тэр үедээ ингээд унтчихсан чинь аюу хамгаалттай тий. Айл тэр хамгаалттай газар байгаа шүү дээ. Нэг нөхөр ингээд давж ороод Моцар давж ороод тэгээ баригдаж байгаа. Тэгээ баригдаад чинь юу болов яасан юм ингээд сэрэд. За тэгэнгүүтээ тэр өнийг оруулаад иргээ. Тэгээ тэр хэргийг шийдэж өгсөн тэр тухай. Тэр бас л болсон явдал гинэ. Тийм үү. Тийм нэг юм хөө юм биш. Бас нэг балдаргын бас нэг гоё нэг тийм явдлыг өгүүлдэг байсан шүү дээ. Санаж байна уу? Энэ юуны тэмдэмдээ аршаа суйлны тэнд юм уу та? Одоо 120-ын ч нэг жирэмсэн бүсгүүд нөө машина өгөөд явуулсан тухай нэг тийм бас яриа байдгийг. Тий. Чи энэ охиныг хүргээд өччих гээд. За. Тий. Тэр тийм гоё юмнууд ер нь болдог л байсан юм бэлээ. Тий. Тэгвэл бас л сонир түүх байна. Тий. Тэгтээ энэ түүхээс болж тэр нөгөө нэг хуульч совдгоо ингээ нөгөө сүүлд нь эннээс болж нөгөө өршөөлийн зарлагыг совдгоогоор гаргуулад балдар гар үсрсэн. Дараа нь одоо юу гэдэг ингээ нөгөө нэгэнтээ уг нь хууль шийдсэн байхад тий ингээд нөгөө нэг хуулийн урдуур ингээд нэг дарга ингээд өршөөл үзүүлсэн чинь тэр нь ингээд жоохон буруугаар тайлбарлагдаад сүүлдэн тэр хуульд совдгоо зайлвал энэ явдлаас болж албан тушаал буурсан. Тийм ийм түүх юм байна лээ. За миний түүх гэх юм бол чи сонсч ирсэн Польш нам гэдгээл айгүй их ярьдаг байсан.
Зүгээр сонссон төдий. Үнэхээр ямар ч мэдээлэл нохтой хөвгт биш. Польш намжил гэж хүн байсан гэсэн. Нохтой хүн биш болохоор нохтой хөвгт биш байсан болохоор тэдэлэн сайн сонсоогүй байж магадгүй. Гэхдээ манай үеийнхэн манаас дээрх үеийнхэн бол Польш намжлыг бол амар сайн мэднэ. Дайрлангуяа 90-ад он ингээд бүх юм ингээд нэг ил тод болж байгаа. Тэгэхэд энэ Польш намжил гэдэг хүний тухай ер нь аюу их сонио хөвлөлдөр мэдээлэл гардаг болсон байсан. Тий. Мэдээж өмнө бол тийм биш шүү дээ. Чин ер нь нийгмийн ер нь баргалжил одоо болж утгагүй хүмүүсийн тоонд бичигдсэн байсан хүн. Тэгээ 8 хийдэг ийм тэг хуваараа баргалж ингээд хөдөлмөр эрхэлдэг гэд тэр үед чинь ад үзэгддэг хүмүүсийн тоонд яг зүйсээр ордог гэсэн. Тэгээд 90-ад онгийн үед яг одоо би аюу сан сандгийн 93 4 оны үед их дэлгүүрт таалддаг байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь өндөр үнэт приставка тэгээд өнгөт телевизээр хоёр авцсан зогсож жагаад тий. Тэгээд биштэй боёо ямар мундаг баян хүн бэ гэж бодоод тэгээд өнгөрч ирсэн. Тийм тэр чинь 80 он юм уу баргалж. Тэр 90 он арай гараагүй. Тийм тэгээд телевиз 6500 төгрөгийн үнэтэй телевиз. Сони телевиз. Тэгээ Hitachi ч үү сони ч үү. Приставкын цуг. Приставкын ч үнэтэй бас 8000 төгрөглөө. Тэгээд 6500 төгрөг гэдэг бол одоо бидний хувьд бол тэнгэрийн тийштэй бүрстэй. Мөнгө болж шүү дээ. Тэгээд тэгэж та харж исэн. Тий, тэгээд би нэрээ үнэхээр баян хүн байна да гэж бодчихсон би жоохон байсан л да. Тэгээд залуухан байсан тий. Тэгээд их л баян хүн гэж яригддаг болцсон биш ээ. Тий. Ер нь л баргалжил тэр үед л Монголын хамгийн баян хүн Польш намжил гэж баргалж яригддаг байсан. Тэгтээ мэдээч одоо нэ харьцуулахгүй юм ярьж байгаа шүү. Тий. Тэгээд энэ хүний тухай түүх энэ дөрвөн цэг лайв дээр байсан тийм. Энэ дөрвөн цэг лайв дээр байна. Дөрвөн цэг лайв болохоор юу 1997 оны өнөөдөр сонинэ. Одоо яг энэ намжлагаа өгсөн ярилцлагыг Польш намжлага өөрөө сонд өгсөн ярен дээр нь яриагийн баримтуулаад тэгээд хэвлэлцэн. Тийм юу байлаа. Тийм бичээр байлаа. Тэгээд тэр нэг уншсан. Тэгээд манай өөрөө гар лүүслийг аав нь хятад хүн байсан. Тийм үү. Тийм хятад хүн байсан. Ээж нь хүрээний нэлээд сайхан хүүхэн тоочгддаг цэнд гээд ийм хүүхэн байсан тухай өөрөө дурсан ярьсан байдгийн байлээ. Тэгээ усны гудамж одоо юуны гудамжтай аршаантын гудамж гээд бичсэн байна. Тийм тэгэхээр одоо нэг юун дээр нь болохоор юу 3 буудлын хүүхэд чи одоо машин унаад байхдаа яадгийн гэсэн тийм гарч ихтэй. Гурван буудлын хүүхдээ. Тэгээ гурван буудлын гэсэн одоо 9-р дэлгүүр одоо тэр хавцаа хятад аягүй их амьдэрдэг байсан шүү дээ. Эн чинь бүр ингээд 3 буудлаас эхэлдэг. Би бол 5 буудлаас эхэлдэг юм гэж бодсон шүү. Биш одоо 100-аас хойш ингээд болол ирэхээр одоо ингээд тийм байна тий. 3 буудал 4 буудал 5 буудал гэж байна. Би бол 7 буудлал гэж мэдхий. Тийм ээ тий. Ер нь 3 буудал гэдэг байсан юм байна. Тий энэ 9 мөс гэдэг чинь тий 9 мөс гэдэг. Тэгээ 3 буудал гээл. 3 буудал гэж одоо 32 хэлээд байна одоо. 32-ын тийшээ. Тэгээ тэргүүр чинь одоо нэг хятад цагаач иргэд аягүй амьдэрдэг байсан. Тэгэл тэнд л амьдэрдэг байсан юм шиг байгаа. Хүүхд байхдаа тий. Тэгээд тэнцээ ажилд байсан. Тэгээд их бага наснаас ажил хийж би хийсэн гэж ярьсан бил. Их бага наснаас ажил хийсэн. Тэгээд тэр үед чинь одоо зурагчин гэдгээр нь айгүй тань штэ. Башникавтай байр. Одоо нэг төчмөртэй артиктэй байр гэдээ яриад байгаа штэ. Тэгээ одоо яг мөнгөн завийг хажууд талын байр. Тий. Тэнцээ чинь Польш намжлын зурагчин гэдэг. За ер нь хотын хүмүүс бол бүгд мэдэндээ тэнд очиж аягүй их зураг авуулдаг гэсэн. Манай хүн тэр салоныг ажиллаулдаг гэсэн зургийн одоо оролцоо зургийн студ. Тий зургийн студ ер нь тий тэнд зураг авуулсан хүмүүс аягүй их байдаг. Тэгээ 80-ад оны сүүлээр ер нь тэнд л ер нь очиж их зураг авуулдаг гэсэн да. Хотын төвд ойрхон тийм нэг тийм студид ажиллаулдаг. Тий. Тэгээд би чинь бас энэ Польш намжлахтай чинь бас ганц юм угааж
жуужсэн дөх байна. 100. Тийм байна. Тийм. Тэгээ мэдээж надад хамаагүй эн чинь 40 оны дундуур төрсөн үү 46 7 оны хүн баг шүү. 100. Тийм манай ээжс нэг 4 5 дүү юм уу? Тийм л хүн баг. Ер нь манай ээжтэй их ойролцоо насны хүн баггүй юу? Тэгээ хамаагүй том ах хүн шүү дээ. Тэгээд манай хүн би ийм өөрхөн тухай дурсамж дээр тэгээд ярьсан байлээ. Тэр үед зурагчны газар одоо чинь 50-д оны сүүл үеийн ярих гэж 60-д оны ихэн хүртэлх юм ярьж байгаа байхгүй юу? Ихэнх зурагчид нь хятад хүмүүс байсан шүү дээ. Тийм бах. Тийм. Бүр хүрээ гэж багтал бүр ингэ хятад зурагчны газар байсан тий. Хятад зурагчид ер нь энэ Улаанбаатарт бол ер нь энэ зургийг бол манх үүсгэсэн шүү дээ. Тийм. Тэгээд би нэг тийм Дуухан Дая гэдэг нэг тийм. Тийм нэг хүний одоо зурагчин туул рестораны хажууд бас нэг тийм зурагчин байсан гинэ тэр үед. Тэгээд тэр туул ресторан тэгээд тэр өмнө тэр хүүтэн барилга одоо тэр нэг мормончуудын юу тийм сүм болцсон тэр нэг барилга чинь тэр чинь хүүхдийн кино баримтат кино театр гэдэг миний мэдх юм байсан. Тэгээд өмнө ши янгуу мангуу кино тийм газар байсан гинэ. Тэгээд одоо тэр юуны талбай юм штэ. Тэр барилгын талбайн дээр чинь ард талд нэг юм давсан гүүр тэр нэг юм усны шуудууд тийм газар ирсэн юм байл л дээ. Тэр хавцаал бас тэр нэг юм тэгээ цаашаа явах чинь нэг шар дэлгүүр гэдэг байгаа шүү. Уцаага шар дэлгүүр гэдэг. Тэгээд мэдх нэг нь бол одоо шар дэлгүүр мэлгүрт бол сүйд бол хятадууд тарьсан ногоогод зардаг. Жууцаа, сонгон монгон зардаг. Тэгээ тэрийг очиж аяг худалдаж авдаг. Тийм нэг 70 он мон төртөлтэй хятадууд бол ингээд хуваараа юм хийгээд зараад тийм эрэхтэй дэш юм байна. Одоо бодоход тийм байна тий. Тэгээ монголчууд нэг юм тарьж тэгж зардгийг би хараагүй. Ер нь хятад нэг нар ногоо зараад байдаг гэсэн тийм. Тэгээ ямар сандал хятадуудын зарж байгаа самрыг битээ аваарай гэл тэр 70 оны үед аягүй хэрдэг ш. Тэг хөлөө угаацсан төмпөндөө самраа гэдэг угаагаад хуурдаг хин жарцээ. Тэгээ тэр нэтгэхэд хятадуудаас болж самур авахгүй санаатай. Тэгээ юм лсэн. Тэгээ яг тийм тэрнээс одоо өмнөх үеийг ярьж байна л да. Тэгээд тэр нэг Дая гэдэг хүн зургийг 3 төгрөгөөр угаадаг байсан. Тэгээд би бүр ингэж гоё чамин ингээд те юу муу хийгээд хүрээ мөрөө нэг хийдэг байсан. Тийм зургаас тэгээд 5 төгрөгөөр зардаг байсан. За. Тийм ер нь аягүй сэрэг долоотой л нөхөр байсан. Тийм тэгээд ингээд сургуульд сурж хаад 60 онд гэхэд Пош руу явсан юм байна. Ааш дээр үед оочтой. Тийм тэгээд 60 онд очиод тэнцээ Польшд суралцж байгаа явцдаа бас л 8 хийж гисэн. Тийм 8 хийгээд харин ер нь сонссон нөгөө 8 хийх хувийн өмчтэй байх хориотой нийгэмд л 8 хийгээл тэрнээсээ болоод жоохон буруудсан юм байна. Шоронд бас 5 6 жил суугаад авсан. Контрабандын хэрэгээр. Тийм тэгээд чинь зөвхөн контрабанд биш тэгээд энд чинь нэг марадиор юу ажил хийхгүй байсан гэдэг чинь бас ялуулж байгаа шүү дээ. Улсад одоо нийгмийн төстэй хөдөлмөр хийхгүй гэдэг тийм ялсан. Тэгээд контрабандын хэрэгээр одоо хил дамнуулж хориотой 8 хийсэн мэсэн ингээд буруутаад шоронд орж исэн. Тэгээд тэрнээс өмнө анхных нь тэр гараа нь өөрийнх нь ярьж байгаагаар бол почтод чинь тийм хүүхдийн цаг тоглоомын цаг явдгуу цаг гэж байгаа. Тийм юм айгүй их зарагдаад байна гинэ. Тэрүүнийг хараад за би ер нь энэ нэг хийгээд Монгол зарах юм бол ер нь цүү их юм байна гэж бодсон юм шиг ганцхан үед. Тэгээд пенчлийн шил явж цуглуулад эн чи ирээд пенчлийн шил цуглуулад тэгээд пенчлийн шил цуглуулад пенчлийн тэр шилний тэр дээр байдаг тэр бөглөө таглаг ингээд нөө цаг болгоод тэгээд би зарсан 100-да би бүр бараг 50000 төгрөгийн орлого би тэгэж олж ирсэн. Пенчлийн шилний нэг ийм зүгээр ийм хаймрын тагуу. Тий. Тэрийг ингээ нэг цаг шиг болгож зураад тэгээ нэг хүүхдэд ингээ нэг тоглоом цаг болгож зүгээр би юм байлгүй яасан мэдгүй яг яасан ямар ч юм пенчлийн шил цуглуулж байгаа л ёо тий тоглоом тийм цаг хийгээл зарсан юм шиг байна.
Тийм тэгээ 5,000 төгрөг биштэй тэр үед чинь ер нь 5,000 төгрөг чинь айгүй амар мөнгө. тийм айгүй их мөнгө байхгүй тийм. Тэгж анхны би мөнгө одоо бизнес тийм ингэж хийжсэн. Толгой нь бол бас л ажилтдаг нөхөр тий. Тэгээд пост очоод ингээд энчнээс одоо каракул авч очоод тэнцээ авчиад зардаг байсан. Тэгээд Монгол пост хоёрын хооронд 8 айдаг. Манай 8 айжаад нэлийн хөрөнгөчөөд тэгээд хаанх ингээд дайн юу нэ. За би энэ дээр би хараад айл улсын юм лээ. Шведийн юм лөө нэг мондөг хүнтэй нэг каракул захтай бүлтэ явдаг байсан гинэ байж байгаа. Энэ тий Шведийн элчин сайдын яамны ажилтан Ханс Геберсим гэдэг хүнтэй ярьж байгаад 2,000 доллараар заяа тэр $2,000 аюу үнэтэй байхгүй юу? Рено. За Рено 5 гэдэг машин удирдах авсан гинэ. Польштой шүү дээ. Ааха. Тий. Тэгсэн чинь тэр үедээс Монгол элчин сайдын дуудаж ирээд чим 3 буудлаа. За тэгээд оюутан хүүхэд. Ааха. Тий. Хаанаас ингэ тансгэлэгчод хаанаас сурдаг. Тий. Гэж өвчл дуудаж ингэ загинжсэн. Тий. Тэр нэг ярьцлаган дээр бичсэн дэлээ. Тий. Тэгээд за тэгээд тэр ч яах вэ тэгээд ингэ өнгөрсөн байгаач. Тэгээд ер нь ингэ пошт милен тийм нэг юм боснулж явж хаад милен бас нэг тэр үед нэг дэлгүүр мэлгүүрийн нэг эзэн биш юм. Тэрний охинтой танилцаад тэгээд гэрэлсэн. За пош юмхтэй гэрэлсэн. Тэгээд 2 хүү дөрөвсөн харамсалтай нэг хүүгээ алдсан юм байлээ. Тий. Тэгээд дараа нь Монголд ирсэн хойно пол ер нь Монголд ирээд цуг амьдсан билээ тэр Польш ихнэр нь. За. Тийм тэгж байж хагаад дараа нь одоо ихэнх буцсан нутгаар авцсан. Тийм одоо тийм асуудал гараад гэрүүл асуудал тэгээд за би энэ чинь ингээд жамтай байжсэн Польш руу явна гэдэг. Хүүгээ аваад явцсан. Тийм тэгээд хүн одоо юу пошт бас дэлгүүр мэлгүүртэй. Тийм үү. Тэгэхдээ эн чинь бүр 17-8 жилийн өмнө ярьцлах штэ. Тийм штэ. Тийм бах тий. Тийм айл баларсан. Тийм 17-8 жилийн өмнө ярьцлах байхгүй юу? Тийм тэгээд тэр үед нь хүн тэгээд ярьжсэн энэ 8 жилийн гудамж гэж хаана байдаг ингээд асууж ирнэ гэж штэ. Асууж ирсэн гэж асууж хүн орж ирсэн гэж. Тийм тэгэхээр милэн тэнцээ 8 манай хүн хийдэг байсан бол паштай байхгүй тий. Тэгээд би хэдэн онд ч юм дээр 80 онд юм да. Алтны эрэхт одоо хардагдаад за тэгээ бас хэдэн сараа юунд мөрдөн суусан гэж. За тэр нь юунаас суусан гэх юм бол манай хүн Польш улсаас 400 г алт оруулж ирээд за энэ ч зарцсан баг. Монголд. За тийм тэгээ 400 г алтгад чинь их юм шиг. Тийм чинь нэг нэр контрабанд болно шүү дээ. Тэгвэл яаж 400 г алт оруулж ирсэн тий. Тэгсэн чинь яг тэр үед юунаас алтан одоо юу юмдэ музейгээс алдагдсан юм байна. Йоо. Тийм төв музейгээс тэр алтан идэл алдагдсан. Тэгээд тэрний сорч нь бас 990. За. Тийм манай хүний оруулж ирсэн алт нь бас 990. Сорчин нийлээд идэг. Тэгээ шууд мэдэж харддаг шиг шүү дээ. Тэгээд цохилдуулаад хардаал. Тий. Тэгээд ажил хийдэггүй багий те. Тий. Нэг мөнгөлөг нөхөр яваад мөнгөтэй нөхөр яваад тэгээд ажил хийдэггүй. Тий. Тэгээд шууд барьж авал юунд авчид харчин гэсэн. Тэгэхээр аз болоход юу тэр нөгөө хулгайсан хүн баригдаад тэгжээж сулгацсан гин. Тэр нь болохоор юу тэр юу мужид ажилдаг байсан юу гэнэ мужаан байсан хүн юм гин. Мужаан байсан хүн хулгайлсан байсан. Тэгээ тэр нь илэрч манай хүн сулгацсан. Тэгээгүүл тэгээд шууд баг тэгэл гүтгэгдэл юм тэгэл яваа штэ тий. Тэгээд аз болоход би тэгж гарч ирсэн гэд тэгж ярьж байгаа байхгүй. Тэгээд их сонио. Тий. Ер нь нэг тийм айгуул хөдөлгөөнтэй хүн биш юм. Тийм байна тий. Маш хөдөлгөөнтэй хүн биш. Тэгээд тэр үед чинь ер нь манайхан ч эдинээсээ л хятадуудад дургу тэгээд ирлээ хүлээж өгвөл бас нэг үүсдэггүй тий. Тэгэл тэр дунд ингээл эргээл манай хөрвөл тий. Тэгж жагаад нэг 200 ширхэг 200 ширхэг үлээ нөө пош нүдний жил. За тий би тийм шилдэг шүү дээ. Тийм үү намжлахаас одоо тэр үед пош нүдний шил гэвэл үнэхээр гоё л үстэй төч. Гоё шүү дээ. Пош ч юм бол социалист лагер дотроо бол яг баруунцсан улс байсан гэсэн шүү дээ тий. Одоо барууны ертөнцид хамгийн юу одоо
одоо мэдхгүй зүгээр нэг Польшуудыг нэг 8 хийх боломжтой байсан гинэ Польшууд. Харин тийм гэсэн. Ер нь энэ хойын коммунист лагер дотор бол хамгийн нээлттэй баруунтай илүү харилцдаг улс нь Польш байсан. Польшууд байсан. Тэгээ Польшууд аюу их 8 хийдэг байсан. Тэгээ Польш 8 ч Польшууд гэж аюу хийдэг. Бид нар энэ чинээс Польшуудаас Джеймс Польшуудаас л авдаг Зүүц. шээ. Харин тийм хамаагүй ингээд шууд очиод ингээд авчихгүй чинь бас ингээд нууж хаажиж авдаг. Энэ Баянгол тийм Баянгол юу одоо энэ Улаанбаатар юунууд бод хятад руу очиод 8 хийдэг нөхдөд. Тэгээд замдаа Монголоор дайрдаг, вагоноор явж байхдаа. Тэгэл вокзал дээр очиод 8 хийдэг. Ер нь яг тэр үеэсэн. Тийм тэгээд тэр авчирсан хар шилийн байг сайн мэддэг. Нэг төрлийн хар шил байсан шиг санддаг. Нөө Кобра гэдэг. Тийм Сталлоныгийн үс. Тийм. Өмсдөг байсан. Яг тийм. Би тэр тийм би намжлахаас би тийм нүдэн шил авчихсан. Тийм би авчихсан. Хідээр авчихсан. Тэрч би барыг бэлэг мэлгэнд авсан баху. Яа хоёр ч бүл үнэхээр ходи байсан юм шиг бай. Тэгвэл 40 мянгатын хүүхдүүд тэгээд энэ тэнд рүү орж ирэндээ тэгээд хүнд харьцаж юу ялгаж харьцдаггүй тийм хүн байсныг би аягүй сайн мэднэ. Хүүхдийг хөөгдөхгүй аягүй. Тэгэхгүй. Тэгээд хүн болгонд аягүй гоё харьцсан тийм хүн байсан. Тэгээд бас нэлээд зөгчдөг Тэсэ уудаг байсан. Тэгээ нэлээд зөгчдөг байсан. Тэгээ нэлээд зөгчдөг. Энтэй ч хамаагүй тэгээд зөгчин тий. Миний дөө энэ дээр юм нэмээд аваад иргээд ингээд явуулчин. Эсвэл ороод ирэхээр ингээд тийм болохоор ингээд орох аяга дуртай. Гэсэр найз танил болцсон. Тий. Тэгээ тэр хэрэгнээс болж яасан 82 үл 84 онд өөрөө бичсэн байсан энэ дээр. Би нөгөө юу их дэлгүүрээ уурдаг гэж байгаа. Дэлгүүрээр $200 солиулах гэж хагаад. Тэгээ гардуулаад. Тийм. Тэгээд би бас дахиад шийдгүүлээд. Тийм би шоронд орсон гэдэг. Зүгээр л 8 эснийхэд л шүү дээ. Харин тийм. Тэгээд өөрөө тэгэж бичсэн билээ. Ингээд заримдаа ингээд бодохоор айгүй харамсалтай байдаг. Тийм байсан гэдэг. Зүгээр л тийм ингээд одоо бол ингээд бүр нээлттэй байсан зүгээр л 8 эснийхэд л шоронд орчдөг. Тэгээд яг ингээд тэр 80 хэд онд бол нэлээд тийм юу байсан шүү дээ. Ганга ах байсан. Би аюу сан сандгийн ганга ах байсан. Тэгээд ингээд нас нь ингээд явах хэрэг тусам. Ингээд яг нэг хятад өв шиг нэг юм орцгой юм шүдтэй болоод яг нэг тэгээд өвсөн ингээд байхгүй болоод ингээд жижиг өстэй болоод би тэр үеийн аюу сандгийн гэр нь юунд байсан юу лээ сансарт сансрын гадаа би ингээд бүр өгчин болцсон энэ харсан. Тэр нэлээ өгчөрсөн өнөл энэ ярьцлага өгсөн юм шиг байгаа. 97 он гэдэг чинь. Тийм байна. Тийм нэлээ өгчөрсөн өнөө ярьцлага өгсөн. Аав нь бол бүр 96-наас хүртэл амьдсан их ясаатай хүн байсан юм билээ. Аав нь тэгээ нөгөө нэг хятадыг хөөсөн шүү дээ. Ингээд 60 онд үгүй 60 онд юу Монголын иргэн болцсон юм бэл. Тэгвэл тэр үед яг ингээд хятад хүнийг Монголын иргэн болгож зөвшөөрдөг байсан юм ээ тий. 60 онд. Тэгээд манай хүн юунд Монголын улсын байгууллагад ажилладаг тийм хүн байсан юм байна. Тийм шиг байлаа. Тэгээ бүр яг ингээд Монгол улсын иргэн болоо паспортаа авцсан. Тэгэхээр ч юм л хөөгдөхгүй шүү дээ. Монгол улсын иргэн хүн шүү дээ. Зүгээр яг 60 онд хятад хүн ч гэсэн тий. Тий. Монгол улсын иргэн болсон хятад хүн байсан юм байна. Тэгвэл хөөгдөг гэсэн үг шүү дээ. Тэгээд зүгээр цусуул мэдээж шүү дээ. Тий. Тэгээд би яг тэгэж би нэг цус ингэж нэг яг генер дамжигддаг нь би тэр үед лаа гэж би ойлгосон. Тэгээд ингээд нас нь ингээд хөгшрүүд их тусам яг хятад маягийн тийм шахаа өмсцөн. Би яг хятад өвшгөл. Яг тийм нэг яг л нэг луухан. Тий яг л нэг луухан шиг харагддаг болсон юм шүү дээ. Би бүр гахад тэр чин амар гоё нүдний шилмэттэй. Супер тэ джинс мэнс өмсөн гоё вижак өмсөн тийм ах байсан чинь тэгээд нас яваад ирсэн чинь тийм нэг тийм шахаатай нэг тийм бүгдэрдөө хятад өвгөн. Тий яг хятад өвгөн нэг хятад чинь ингээд өвгчүүд нэг юу халдсан байдаг шүү дээ. Тэг ус нэг жоохон ургацсан. Тий. Тэг пинтүү шиг тий. Тий тавьсан. Яг тийм уулгагч надад би яг ингээд хүн. Тий яг л тийм болдго юм байна даа. Таны хөдөлгөөний хүч, таны бүтээлийн эхлэл, таны өдөр тутмын амар амгалан, өдөр бүрийн эрч хүч, саруул ухааны их үүсвэр, Канадын чанар,
Jameson Omega. Одоо чи ярихгүй бахан ярьчлаа. Тэгвэл ингээ. За би минийх бол богинохон. Гэхдээ зүгээр ингээд сонин үйл явдал болцсон юм байна. Энэ дүүрэн цэг лайф дээр байгаа байхгүй юу? Маш эрдэнэ гэж хүний хөшгөний ардах амьдрал гэдэг номноос авсан байлээ. Дүүрэн цэг лайфын өнөөдрийн хууч гэдэг болон дээр. Тэгээ ингэсэн гинэ. Энэ дээр бичснээр. За 81 оны намар увсаас Гадан гэдэг өвгөн малчин өвгөн Цэдэнбал дарахтаа уулзахаар иржээ. За тэгээд ингээд Цэдэнбал дарахтаа уулзуулж өгөөч гэсэн юм байна. Тэгэнгүүт чи юу гээл ингээл тэр том төрийн тэргүүний хүссэн болонтой уулзуулаад хав тий. Тийм тэгээд гүй уулзах одоо тийм ингээд эхлээд та дарахтаа ямар учраас уулзах гэж байгаа юм бэ гэдэг ингээд эхлээд тэр нөгөө нэг юу гэдэг юм байна. Одоо энэ бичснэр чинь ерөнхий хилцээний цагт харилцааны тасаг гэж байдаг гинэ. Ерөнхий хилцээний цагт харилцааны тасаг нь эхлээд заавал авч уулздаг. Тэгэнгүүт би Давс цумын Ус аймгийн Давс цумаас ирсэн бо яг даргын төрсөн нутгийн хүн одоо би ингээд тас өндөр болчлоо. Тэгээ би зүгээр л нутгийнхаа одоо манай нутгаас гарсан дарахтай би зүгээр л гарын бариад уулзчмаар байна. Одоо би ингээд удахгүй үхнээ. Тэгээ би хэр л удаа хийж. Би зүгээр л миний энэ насны маань амьдралын зорилго даргаад нутгийнхаа хүүгээс ингээд дарга болцсон нутгийнхаа хүүгээс гарын бариад болоо. Ингээд уулзуулдаг өчгө хоргоогоо салдгүй гинэ бүр. Үгүй за ингээд за дарга бол ингээд хүн болгонтой уулздаг юм аа. Завгүй та хүлээжээ гэд. Тэгэл ингээд нөгөө өвгөн чи Гадан гэдэг өвгөн чинь бүр 7 хоногт 2-3 удаа тэр нөгөө нэг ерөнхий хилцээ цагт харилцааны хилцрүүг залгадаг. За нөгөө уулзалт юу болж байна? Тэ би нөгөө Гадан байна гэдэг. Бүр сар гарan залгасан шүү. Тэгээ бүр ингээд залгаад тэгээ нөгөөдөл энэ үнэхээр шалаад ноёт амааш өвгөн. Тэгсэн чинь нөгөө Гадан гэдэг өвгөн сүулдэ бүр уурлаад та нар настай хүнийг одоо тэ ингээд настай хүний хүслийг биелүүлсэнгүй. Би юу яана? Үхтлээ би ингээд дарахтай л уулцсан. Би өөр арга баг. Би дарахтай уулзахаас явахгүй. Тэгээ сүулдэ бүр тэ ингээд хөгшин хүн настай хүн ингээд тэ ингээд миний сүлийн хүслийг баг биелүүлэхгүй та нар тэгээ баг нөгөө баг л үхлээ хатлаа гэдгээр айлгаад тэгээд сүулдэ бүр аргаа бараад тэгсэн юу байсан юм байна. Тэр нөгөө нэг ингээд Цэдэнбал дарахтаа уулзуулахын тулд намсраа гэж хүнтэй зөвлөлт юм байна л да. За энэ үнийг ингээд дарахтаа уулзуулах уу гэд маш олон хүмүүс Цэдэнбал дарахтаа уулзах хүсэл тавьдаг. Ихэнхдээ л хувийн хүсэл одоо нэг хувийн хаалт чиглэл зовлонгоо ярих шийдвэрлэх гэж уулздаг. Тэгээд заавал та ямар асуудлаар уулзах чаа ингээд уулзах гэх нөгөөдүүл нь үнэн хэлдэг юм байна. Тэг ихэнхдээ л ингэж хэлдэг. Өө би дарахтайгаа л уулзах гэсэн юм оо ч одоо тий тэгээд нөр дуулж хагаад л үнэ ярьдаг. Тэгсэн чинь сүүлдээ нөгөө Гадан гэдэг хүн чинь юу байсан юм бэ? Одоо энэ нөгөө нэг энэ маш эрдэнэ гэдэг хүний талаар юу ээжээ? Гомдол биччихэ. Ингээд ингээд энгийн ард иргэдтэйгээ даргыг уулзуулахгүй байна. Дарга гэдэг бол одоо нам гэсэн үг. Тэгэхээр ингээд нам засаг хөдөлмөрчин хоёрыг одоо холдуулж танаа энэ туслахууд чинь. Тэгээ чинь яагаад нам засаг хөдөлмөрчдийн төлөөлөлтөд нам засгийн удирдлага уулзах ёстой шүү дээ. Харин ч бүр эн чинь ингээд уулзуулахгүй байна гэдэг чи дайсагнсан үйл явдал гэдэг бүр ингээд гомдол бичээд амар зөв нээдэгтэй. Тэгэн гууд нь чинь нэрээ бас яах вэ гэд. Тэгээс үлдээ бүр аргаа бараад юу байсан юм бэ? Намсраа гэж дарахтаа уулзж хаад энийг өвгөн бүр ингээд байна. Сүлдө гомд бичээд байна. Дарахтаа уулзуулах уу гэд. За тэгвэл уулзуулъя гэд. Тэгээд эхлээд Цэдэнбал даргаас та яг танай сумын Давс сумын Гадан гэдэг өвгөн малчин өвгөн байна. Та таних үгс чинь Цэдэнбал дарга. Ер нь тэр үед нөгөө нэг жоо бартад сандаг болсон байсан. 81 он гэдэг чинь. Ууч штэ. Тий, ер нь нөгөө буухан төгчсөн. Тэгсэн чинь би санахгүй байна тийм хүнийг гэд. Тэгэн уут за ямар ч уулзуулъя гэд. Тэгэн уут уулзаад ингээд гарахт нь Цэдэнбал даргын бэлэг гэд 70-ыг харьцсан 140-тэй 2 алтан болог хийвсэн. 2 шил арх. Яг ингээд тэр хүн нөгөө Цэдэнбал даргын гарын бэлэг гэд ингээд бэлдээд бүр яг ингээд бэлдээд тэгээд уулзуулсан юм байна. Тэгээ яг уулзуулсан. Тэгсэн чинь Цэдэнбал дарга ер нь бол нөгөө хөдөлмөрчтэй уулзахдаа протокол хөтлөөрэй гэвэл яг хажууд нь туслахын сууж протокол хөтэлдэг. Протокол хөтлөх гэхгүй бол зүгээр л хоёулангийн өрөөнд нь орхичдаг. Уулзуулдаг. Тэгсэн тэр үед Цэдэнбал дарга протокол хөтлөмөртөл гэж юу ч хэлээгүй юм байна. Тэгэл за Гадангуй яг 30 минут уулзъя шүү. Дарга маш их ажилтаа шүү гэд. Тэгсэн 30 минут уулзаад гарч ирдгүү гинэ байгаад. Бүр цаг гарan боллоо гинэ. Тийм. Тэгсэн чинь л хонх дуурч ийн гинэ. Тэгээ энэ маш эрдэнэ гэдэг Цэдэнбал даргаанд туслах байсан шүү. Тэгэл хонх дуурал орсон чинь совдыг дууд гэсэн бол шууд совдыг дууд. Тэр нөгөө юуны. Тий, тэгэнгүүт шүүхээ. Тий. Тэгэнгүүт совд гэдэг хүн чинь болохоор ардын хурлын тэргүүлэгчдийн газарт хуулийн хилцээний дарга байсан. Тий. Миний санаж байгаагаар бол одоо энэ совд гэж хүний хүүн нөгөө Мойсийн хуульчийн сургуулийг олон жилийн захирлсан наран гэрэл хуульч наран гэрэл гэдэг байгаа. Тэр хүн баха. Тэр хүнийг совдын наран гэрэл гэдэг шиг санагдаад байна. Тий. Тэгсэн совдыг дуудаг гэж. Тэгээд ингээд нөгөө совд гэдэг энэ том хуульч тэр үедээ үнэхээр нэр хүндтэй том хуульч байсан. Тэгээд дуудагдаад өрөөнд нь ороод
Тэгээд байж хагаад нөгөө нэг цай уух уу гэдэг цай аваад орсон чинь яг тэр үед нөгөө совд гэж хуульч Цэдэн бол дарга руу хандаад за тэгээ дарга тэгээ би одоохон өршөөл үзүүлэх зарилгын төсөл бэлдээд одоохон танд авцаагаад аваад ороод ирээ гэж хэлээд тэгээд гарч ийн гинэ. Тэгээд гарангууд тэр нөгөө совдгоотой уулзаад юу болсон бэ совдгоо юу зарилгын төсөл юм бэ гэсэн чинь тэр нөгөө хуульч совдгоо гэсэн энэ үгний ганц охин худалдаа битгэлээ ингээд одоо тэр үеийнхээ дэлгүүрт худалдаа битгэлээ ингээд няруу хийж хагаад тэгээд социалист өмч дутаасан гэдэг хэрэгээр 5 жилийн ял аваад 2 жил одоо ингэ шоронд байгаа юм байна. Тэгээ тэр охин ганц охиных нь хүүхдүүд тэгээд ингээ 5 6 нялхнаатай хүүхдийн өвгөн дээр үлдсэн. Тэгээ өвгөн чи би хизээ мэдгүй ингээд унаад өгнө. Энэ хідүү хүүхдүүдийг ээжгүй ингээд өгөх нэ. Одоо ингээд юу яагаад чи өршөөл үзүүлээд охиныг юм гаргаж өгөөч л гэж уулзах гэсэн. Тэгээ тэрийг өвл хэлээгүй. Тэгээд яаж иж байгаа торгосоор ороод уулзсан. Тэгэн гууд Цэдэн мал дарга шууд тий. За тэгээд совдгой нэг хуульч ардын хурлын хуулийн хэлцээний дарга нь өөрөө ингээ нэг өршөөлийн зарлиг бэлдэж гарч ирэн шууд Цэдэн мал дарга өршөөл үзүүлээд одоогийнхоор бол ерөнхийлөгч өршөөл үзүүлдэг штэ. Тэгэхээр мал дарга аюу тийм үр зөвлөн юм биш тэ. Тийм ээ тийм шүү. Үгүйгүүл тэгэл дуусаа үз тэ. Харин тийм тэгээд нөгөө би танаа нутгийн хөгшин байна манд одоо энэ нэг одоо охины маань ингэчлээ гэсэн шүү. Тэгээд шууд өршөөл үзүүлээд зарлагт гарын үсэг зураал тэр өдөртөө шууд ингээл өвгөн Цэдэн мал даргын өрөөнөөс гарахтаа өршөөлийн зарлагтайгаа даваад гарцсан. Тэгсэн сарын дараа нөгөө намсраа гэдэг хүн тэгсэн гинэ. Нөгөө энэ маш эрдэнэ гэж хүнийг дуудаад за машаа Цэдэн мал даргатай хүн уулзуулахдаа яг юуны тухай уулзах байгааг нь маш сайн асуухгүй бол хоёлаа эвгүй хэлд орох нэ. Одоо ингээд асуудал шийдүүлээд байх нэ. Дарга ер нь ингээд мартад санаад байгаа. Тэг хоёлаа ер нь эсэргээр дарга бол даргын буруу биш ээ. Хоёлаа ингээс ер нь асуудалд орох шүүгүй шүү. Иннээс хойш Цэдэн мал даргатай уулзуулах одоо хүнийг яг ямар асуудалаар уулзах нь маш тодорхой болгож байгаа. Ер нь уулзуулдаг байж тээ. Тий, нямбай уулзуулахгүй болохгүй нэ. Чи ингээд хүмүүс асуудал шийдүүлээд ах нэ гэд. Тэгсэн чинь хамгийн гол нь яасах гэж чинь нөгөө гаадан гэдэг өвчин чинь нутагтаа очиад Цэдэн мал дарга миний охиныг суллсан. Тий, өршөөлийн зарлиг үзүүлээ сулгалсан. Ер нь бол миний охин гим зөмгөө байсан. Тэгээ энэ хуулийнхан л аваачаад. Буруу тийш нь ярьцсан. Тий, тэгэн гол ингээ нөгөө нэг тэгээ энэс чинь болоод ингээ нөгөө хуулийн байгууллага шийдсэн юмыг Цэдэн мал дарга ингээ өршөөл үзүүлчин гоо энэ чинь зүгээр л өршөөл үзүүлсэн байхгүй. Тэрнээс биш зөв бурууг нь. Тэгсэн чинь авч нөгөө цагаатгаагүй шүү дээ. Тэг цагаат гисэн. Өршөөл үзүүлнэ гэдэг чинь цагаатгах чинь гэсэн үг шүү дээ. Өршөөл энэ хоёр өөр. Үгүй нэрээ тий. Өршөөл үзүүлсэн. Өршөөл үзүүлсэн гэдэг чинь бол гин буруу нь хэвээрээ. Гэхдээ уг нь өршөөж байгаа. Тийм. Цагаат чинь бол гин бурууг байсан хэлмэгдсэн учраас энэ хүн анханасаа гин бурууг байсан юм байна. Тэгэн гол авчаад шал хоёр ойлголт. Тэр үгэн чинь өдөөний малчин үгэнж байсан. Тэгээ нөгөө авчаад тэрийг нь ойлгоогүй. Тэгээд ер нь бол хүмүүс Цэдэн мал дарга дээр ороод ингээл юу хийчих юм өршөөл үзүүлээд ингээд гарчих юм байна гэдэг нэг юм буруу ойлголт төрхөн дээрээс нь хууль хяналтын байгууллага буруу шийддэм байх гэсэн ийм ойлголт ингээд хөдөөгийн малчтад ингээд төрчлөө. Ер нь ийм яриа ингээд явд юм байна. Нөгөө өвгөн ч явж нутагтаа очиод ингээд ярьчлаа. Хоёул ингээд чинь буруу болох нь. Эннээс хойш даргатай уулзуулахдаа ямар асуудлаар уулзах гэж байгаа юм бэ гэдгийг сайн шалгахгүй болохгүй нэ гэд. Тэгсэн 80-аад оны сүүлээр тэр намсраг батай энэ маш эрдэнэ гэдэг дурсамж бичсэн номны хүн ярьсан чинь юу яасан юм бэ? Яг тэр нөгөө совдгойг ажлаас нь одоо өөрчлөх, одоо тушаал бууруулах гэдэг юм ажлаас нь одоо өөрчлөх болсон нэг шалтгаан нь ингээд нөгөө чи шийдсэн байсан. Тэгээ ингээд хуулийн байгууллага те 5 жил яал өгөө шийдсэн байсан юуг шууд дундуур нь орж өршөөл үзүүлсэн. Чи өөрөө ингээд нөгөө хуулийг социалист хуулийг завхруулсан гэдэг шалтгаанаар совдгойг өөрчилсөн энэ хууль албан тушаалсан. Гэтэл тэр нь уулна Цэдэн мал даргын өршөөл шууд тэгээ ингээд нөгөө Монголын төрийн тэргүүнэнтэй хамгийн том дарга нь өрөөндөө дуудаад өршөөлийн зарлиг аваад гээд шууд бүр асуухчгүй шууд совдыг дуудаг ороод ингууд энэ хүний ингэж охин ингэсэн юм би өршөөл үзүүлэх гэсэн зарлиг бэлдээтгэх шууд тушаацсан. Тэгэнгүүт энэ чинь нэгэд хамгийн том дарга нь ингээд өршөөлийн зарлиг бэлдээтгэх гэдэг чгүй дарга энэ чинь ингэж болохгүй гэж хэлж болохгүй тэгээ. Тэгэнгүүт ер нь бол совдгой энээс болж хэлмэгдсэн юм шүү дээ. Ер нь тий харин энэс болоод ингээд ер нь нэг ажилласаа ер нь жоохон өөрчлөгдөх усан шалтгаан энэ. Тэгээд өөрчлөх усан шалтгаан дээр нь чи социалист хуулийг завхруулсан. Тэр нь яагаад гэсэн чинь гаадан гэдэг өвгний охинд өршөөл үзүүлсэн асуудлыг сөхөд чи ингээд өршөөлийн зарлиг бэлдэж оруулсан байна. Тий Цэдэн мал дарга гарын үсэг зурсан гэхлээр чи бэлдэж оруулсан байна. Гэт
ингээд юу байцсан. Нэг ийм харамсалтай юм шиг нэг ийм үйл явдал болсон юм бэ. Тэг ер нь тий ингэж тэгээд тэрнээс хойш ер нь бол нөгөө нэг дарга дээр орох хүмүүсийг нэлээд сайн шалгаж юу яахгүй бол дандаа ингээд хувийн асуудыг шийдвэрлэх юм байна. Тэг магадгүй тэр өвгөн зайлуул цагаатгах өршөөл үзүүлэх хоёрын учрыг олгоог үчээж магадгүй эсвэл аваач нөгөө нутгийнхандаа очиж сайрхаад ярих гад ирсэн ч гэж магадгүй тийм дарга миний өршөөл үзүүлсэн. Тэгээ энэ чинь хуулийнхын чинь буурал байсан юм биш тийм дарга өршөөл үзүүлчихэж байгаа юм чинь энэ хуулийнхын чинь зөвөр миний охиныг бараг л хилцээр суулгацсан юм байна гээ баах ярьсан юм шүү. Тийм цагаатгал өршөөл хоёр бол шал хоёр өөр ойлгож шүү. Тийм нэр одоо ерөнхийлөгчөөс өршөөл өгсөйг үл энэ чинь нөгөө нэг гин бурууга хүлийн зөвшөөрчөөд тэгээд намайг өршөөл өгсөн. Саяхны нэг хэрэг дээр нөгөө нэг тэрэн дээр өршөөл цагаатгал хоёр шал өөр юм а гэдгийг тийм байсан нэрээ тийм бид нар харлаа шүү дээ. Нэг ийм дурсамж байна лээ. Маш эрдэнэ гэж хүний хөшигний хардах амьдрал гэдэг ном 2024 онд гарсан ном байл. За бид хоёр яриа энд хүрээд өндөрлж байна. Энэ мэтчлэн зүгээр ингээд яг хүмүүсийн туулж өнгөрүүлсэн сонирхолтой амьдралын тухай дурсамжуудыг бид хоёр үе бас ярьж байна. Бэ сонирхолтой те бас хүмүүсийн туулж өнгөрүүлсэн амьдрал. Тийм сонин содон хүмүүс юмдуул байсан тийм. Би хинтээ бас нэг ярьцлага хийсэн. Гэхдээ бичлэг айгүй муу л да. Боломжгүй байсан. Нэг юу буян юу манин буяа гэдэг. Тэрнтэй ярьсан маш тийм. Тэгээд түүхий болдгийм байна л да. Харин одоо иймэрхүү одоо энэ нөхцөлийг гэхэд харин Цэдэн Балдаргын буруу гэх үү тэрний буруу нэг юм зөв буруу гэж л шүүх ямар ч утгагүй болчиход шүү дээ. Болоод л зүйл явдал. За ингээд нөгөө нэвтрүүлэг энэ хүрээд ээлж дугаар өндөрлж байна. Өнөөдрийн энэ сонирхолтой хууч дурсамжуудыг Дүүрэн Цэг Лайф гэдэг сайтны өнөөдрийн хууч гэдэг булангаас та бас уншиж болно шүү. За нэвтрүүлэгтээ хамтран ажилласан Канадын витамины алдарт брэнд Jameson витаминууд хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Таны хөдөлгөөний хүч, таны бүтээлийн эхлэл, таны өдөр тутмын амар амгалан, өдөр бүрийн эрч хүч, саруул ухааны их үүсвэр, Канадын чанар Jameson Omega.